Ганагийн сүгт давтай морил. Сонгны буланд буун дуугарна, шороо хөрцдөж баатруудыг болно. Өвгөн сайд анамдын амар өөдрөөгүй ойлно. Шал сүгтүү маршал буудаад гэж өрлөө. Халуун итгэл цөхөрсөн, хатан зүрх ширхэрсэн хар дарсан жилүүдийг хамаг монголчууд бүү мартагдав. Думбрай тамлан тарчлагчдын өчиг хянан найруулсан Дүнхэр жав. Улаанбаатар хот 1994 он. Хэлмэгдэгчд гэрчилсэн нь. Хэлмэгдэгч гэдэг нь зохиомл эсэргүү хэрэгт хэл солбогдож тусгай онцгой комиссуулан шүүхэр шийтгүүлсэн хүмүүсийг хэлнэ. Их буугаар буудаж 2 гектар дайрах. Дамчаа өгтөө цолмонтой ярилцсан нь. Та цэргийн газар ямар албан тушаалын ажил хийж байснаа ярина уу? Би 1922 онд цэрэгт ирж 26 онд ерөнхий сургуулийн их бууны анги төгссөн юм. 32 он хүртэл ерөнхий сургуулийн их бууны курсын дарга, 1-р дивизийн их бууны хорооны батарей дивизионы дарга, 32 онд Тамсхийн 6-р дивиз байгуулагдахад их бууны хорооны дарга, ерөнхий штабын даргаар ажиллаж байгаад 36 онд Маттын 8-р дивиз байгуулагдахад дивизийн штабын даргаар ажиллаж байгаад Октябрийн хөвсгөлийн 20 жилийн ойгоор зөвлөлтөд явах цэргийн 20 хүний бүрэлдэхүүнд оролцож ирээд бүх цэргийн их бууны газрын даргаар томилогдож 38 оны 12 дугаар сарын 29 хүртэл буюу баригдах хүртэл ажилласан юм. Та баривчлагдаж хэлмэгдсэн тухайгаа ярина уу? Би 1938 оны 12 дугаар сарын 29-ний орой цэргийн жанжин штабт өөрийн орлогч лэгдгийн хамт сууж байтал дотоод явдлын яамны тусгай хэлцгийн дарга Батсүх утсаар дуудсан бөгөөд гарах гэж байтал дивизийн тусгай ангийн дарга Гунгач ирж таныг манай хэлцгийн дарга дуудаж байна гэж дагуулж явлаа. Дотоод явдлын яамны контор тавьчирч баривчлага бичиг үзүүлэн цэргийн формын хувцсыг тайлж хаян дан дотор өмдөд самцтай үлдээж нэгэн өмхий дээл шивэртэй нойтон гутал өмсгөж толгой битүүлэн гадагш гаргаж шоронд түлхэж оруулсны дараа шүн намайг дуудаж аваачаад байцаагч Гунгач явна. Чи хөвсгөлийн эсэргүү байгууллагад хэнд хизээ элсэгдсэн хэмээн их мухаргүй ганцхан асуулт тавьж байцаахад миний бие ийм хэрэг хийгч байдгүй санаж бодож явсан удаагүй гэдгээ үннээ учрлан хэлэхэд өчүүхэнж хэрэгсэхгүй бүтэн 14 хоног хөл хүрэхгүй нарийнхан сандал дээр нэг чигшэртүүлэн хөдлөхгүй суулгаж Гунгач ав намнан ванчин хүн нарын 4 хүн 3-аас 4 цагаар ээлжлэн жижүүрлэж байцаасан бөгөөд тэд өөрсдөө үстэй дээл малгайтай намайг дан өмд цамцтай суулган сонхва хаалга зэрэгцээ онгойлгож ихээхэн дааруулж байсны дээр гар буугаар толгойг минь цөм зөхөж савхан гутлаар шүдийг минь булг өшгөлсөн. Зааж өгсөн чигээс өөр тийшээ арвал шугамар цохих зэрэгээр байцааж байснаас гадна Гунгач ав чамайг одоо энэ коридорт буудаж алвал Монголын ардын нэг дайсныг устгасан гэж маршалж явуулсан баяр үргэж намайг шагнах болно. Зэрэгээр загнаж байсан. Гунгач өөрөө бичгийн ширээн дээр гарч суугаад гутлаа тайлж хөлийнхөө хомсыг авах. Хомс авч байгаа хутгаараа нүд рүү чичих зэрэгээр доромжлон 14 хоног хоолунд өгөлгүй суулгасан учраас хөл гар устаа олгой шиг болж хавдаад хошног эргэж гарсан эцэст нь толгой эргэж байцаагчин идэж үзүүлийг харж ухаа муудаад өөрийн ирэхгүй гар сар байсанд дүүб модон шугамар гарын цуцыг тас цөхөж байсан бөгөөд энэ мэтэр тамлан байсны дараа шоронд буцаагаад 2-3 хонсны дараа Гунгач ав дахин дуудаж байцаахта чи нэгэнд хэрэгэ хүлээсэн тул одоо багасаа тодруулах зүйл байна хэмээн их л сайхан ааштай асуухад би үйлцэн хэрэггүй хэмээн давтан мэдүүлэхэд чиний бие хэрэгэ хүлээж гарын үсэг зурсан байна хэмээн нэгэн зохиомл мэдүүлгийг уншиж гарын үсэг үзүүлж байсан нь миний гарын үсэг мөн байсан юм. Бодвол намайг ухаан алдсан үеэр зуруулсан байх. Үүнээс хойш намайг 2-3 удаа сууж 2-р сард төв хорхож шилжүүлэхэд 11-р сар хүртэл ганцч байцаасангүй байсаар тэр сар дадуудаж
Батучир гэдэг хүн байцаахтаа гунгаажвын урд зохион бичсэн мэдүүлгийг батлуулахыг их айхан оролцсон боловч би огт хүлээгээгүй өгөөд харин энэ удаагийн байцаалтар намайг зодож зовоогоогүй. Намайг хэрэг хүлээхгүй болохоор лувсан дэндв долларын дамдын сүрэн лувсан зарим нарын зэрэг хүмүүстэй нүүрэлдүүлэн гүйтгэж цэргийн шүүгэж шилжүүлэн 7 жил хорихоор шийтгсэн болоо. Хэлмэгдүүлэгчид гэрчилсэн нь. Хэлмэгдүүлэгчид гэдэг нь дотоод явдлын яамд завхарлын үед ажиллаж байхдаа хэрэгтнийг мөрдөн байцааж дарга нар сургагчийнхаа үүрэг даалгаврыг шудраг биелүүлж хэлс мэдүүлэг бичиж хэрэгтнийг элдвэр залхааж байх ёстыг хэлнэ. Таслахын өмнө мэдүүлгийг цээжлүүлсэн. Вандам Максаровогтой Цэвэндоржтой ярилцсан нь. Та дотоодыг хамгаалах газар дотоод явдлын яамд хэдийд ажилласан бэ? 1934 оноос 43 оны 8 дугаар сар хүртэл дотоодыг хамгаалах газар дотоод явдлын яамд жинхэнэ туслах төлөөлөгч хилцийн дар хүртэл ажиллаж байсан. Үүний дотор 36 оны 11 дугаар сараас 38 оны 7 дугаар сар хүртэл төв дэсрэгүүцэн тагнах ба тусгай хэлтэст төлөөлөгч тасхийн даргаар ажиллаж байв. Та нийтийн ажиллагааны үеэр ямар ажил хийж байв? Би эсэргүүцэн тагнах хэлтэст төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тэр ажиллагаа эхлэхийн өрөө дотоод явдлын яамны сайд маршал Чавалсон бүх гүйцэтгэх ажилчдад хурлын тасалгаанд яриа хийхдээ. Одоо ангийн тэмцэл хурц ширүүн болж байна. Дайсандаа хайр найргүй хурц ширүүн тэмцэлийг хийх хэрэгтэй. Дайсандаа тэмцэх ажлаа бид одоо хийж эхэлнэ гэж хэлснээс гадна ерөн Чавалсон бүрээдвэл пан монголизмын үзэлтэй Японы тагнуул, баргууд бол Японы тагнуул, хятадууд бол Жанкашигийн Японы тагнуул юм. Мөн лам нар бол Янзан хамб, дэд хамб нарын салбар юм. Тиймээс лам нарыг хайр найргүй барьж шийтгэх хэрэгтэй. Албаа хаагчид бол ажлын дутагдал гаргагч дайсны идэж тижэл болдог. Иймээс эднэр гиндэн дэмт нарын туслагч үлдэгдэл гэж үзэж байсны нэг адил тэмцэх хэрэгтэй гэж ярьдаг байсан хүн. Нийтийн дайчилгаа эхлэхийн өмнө хорхын цонхон засвар хийж төмрөөр бэхлэн харанхуй болгосон байсан. Дайчилгаа эхэлсэн үдшээс эхлэн маргааш өглөө хүртэл баривчлах ажил явагдсан. Цэргийн домчуул яамдын сайд нарыг их төлөв маршлын өрөөнд дэрвүүлж баривчилсан. Үүрээр гадаг шавж гэрээс нь баривчлах хүмүүсийг барьсан. Би улсын хуралдааны дарга Аравдан гэрээс нь барьж ирсэн юм. Надад хэлэхдээ тэр Аравдан маргааш онгоцоор гадаадад нисэх гэж байгаа хүн тул бүх байгаа зүйлийг нь цөмийг авчрах хэрэгтэй гэж байсан. Үнэхээр давуунд боод шийдсэн том бодолтой зүйл байсныг авчирсан. Тэр нь юу байсныг мэдэхгүй. Та баривчлагдсан хүмүүсээс хэн хэнийг байцаасан бэ? Би цэргийн яамны барон Дашцэвэг гихчийг 3 өдөр 2 шөнө байцааж ёорох хэрэг хүлээгээгүй урдаас цагандаг сүрхийн хүн байсан. Гэтэл 3 дахь шөнө маршлын сургагч нарийг нь мартчихаж нэг орос аваачиж байцаасан. Өглөө нь сургагчч байхгүй, хэрэгтэн Дашцэвэгч байхгүй байсан. Гэтэл Дашцэвэг хэрэгэ хүлээсэн түүний мэдүүлгээр их зүйл гарсан мэтэр ярилцаж байсан юм. Дашцэвэгт хоол ундаж өгч байсан. Тэр нь чухам ямар нөхцөл байдлаар хэрэг хүлээснийг мэдэхгүй. Харин миний дасгийн дарга байсан хас очор тэр үед төлөөлөгч байсан долгоржов бид нарт ирэхтаа эн зөвлөх мэрэгжилтэн хүмүүс гэдэг мөн ч уран аргатай байцааж байна шүү. Жишээ нь цэргийн яамны болон цэргийн дарга нарын дутагдлыг ширхэг дараалан асууж авчгаад эргүүлж энэ бүхэн чинь эсрэг ажил биш үү гэж асуугаад тавихтал хэрэгэ хүлээл гэж байна гэж ярьсан. Мөрдөн байцаалт бол эхлээд жижүүрлэн байцаах, өндөр сандал дээр суулгах арга хэрэгжилж байсан. Хөвсгөлэн эсэргүү хэрэг хүлээлгвэл заавал гишүүнтэй байх ёстой гэж хэдэн хүний нэр хэлүүлж явдаг байв. Лам нарыг бол багш шавийг нь хэлүүлж яваал, багш таилсан, шаваа элсүүлсэн гэж бичдэг байв. Дайчилгааны өмнө ямар бэлтгэл хийж байсан бэ? 37 оны 11 дугаар сарын эхээр дотоод явдлын яамны шоронд байсан хүмүүсийг төв хорих руу шилжүүлж байна гэж ярилцаж байсан.
Шоронгийн дасалгааны цонхны гадна талд төмрөөр хаалт хийсэн. Мөн төв хонтороос газар доогуур явж шоронд хүрэх хаалга хонгол гаргасан билээ. Дэмэд нас барахад гашуудлын хурал болсон. Түүнийг нээсэн дарж үг хэлэхдээ уйлж байсан. Олон хүн уйлж байсан. Маршал Чавлсон товч үг хэлээд үгийнхээ төгсгөлд Бэдингээд дайсантай үргэлжлэн тэмцэх болно гэд үгээ дуусгаж байсан юм. Түүний маргааш нь манай тасгийн дараа хас очроос та нар дэмдийг үгсний төлөө арай уйлаагүй үсттэй. Зарим хүмүүс дэмдийг үгсний төлөө уйлж явах юм гэхэд бид нар уйлаагүй гэж хариулж байв. Энэ үгийг сонсоод би дэмэд эсэргүй ажил хийж байсан хүн юм байна да гэж бодсон төдийгүй дэмэд эсэргүй хэрэг толбогдсон учраас зориуд ажил зохион байгуулж алсан болов уу гэж бодож байсан боловч энэ тухай одоо хүртэл хэн нэгэн хүнд хэлж байгаагүй. 37 оны 9-р сарын 10-ны орой бид нарыг Хонторын коридор зогсоосон бөгөөд цэргийн яамны удирдах дарга нарыг нэг нэгээр нь дагуулж ирээд хилцээний дарга насан тогтохын дасалгаанд оруулж Петлицийг авч шорон руу явуулж байсан юм. Үүр цайхан өмнөхөн хүмүүсийг ийш тийш энгийн албан удирдах хүмүүсийг баривчлуулахаар явуулсан. Энд ажиллагааны үед өөр онцлог асуудал юу байсан бэ? Нийтийн ажиллагааны үед эдмүрийн баримт нотолгоо гэж юм байдаггүй. Хэрэгтний мэдүүлэг шалгаж баримтжуулах ажиллагаа байгаагүй. Ингэж шалгах талаар дарга сайд нар ч үүрэг тушаал өгч байгаагүй юм. Хэл сэрэг хүлээв шалгаж өг гэсэн гомдол тэмцэл гардаг байсан түүнийг анхаарч үзэж шалгадаггүй байлаа. Намын төв орооны нарийн бичгэн дарга байсан луусан дорж мөрдөн байцаагчийн өрөөнд нэг сууж байхдаа хөвсгөлийн үйл хэрэгт хамгийн үнэн чударгаар зүтгэн ажиллаж яваад эцэст нь хөвсгөлийн эсэргүүгэгдэж энд суух учиртай байж гэж гомдон ярьж үлээ. 14-ийн хэргийг таслахын өмнө мэдүүлгийг цээжлүүлсэн юм. Жишээ нь цэргийн яамны орлогч сайд байсан Дэржвт түүний мэдүүлгийг өгч насан тогтохын дасалгаан цээжлүүлж байсан ба энэ үед насан тогтохоос Дэржвт ирэх та олон нийтийн өмнө өөрийн хэргийг аль зэрэг шударгаар мэдүүлсэн явдлаар та нарын хэргийг шийдвэрлэх тул амьд явах хэсэг чинь олонний өмнө мэдүүлсэн мэдүүлгээр шийдвэрлэгдэнэ гэж Маршал Чавлсон хэлснийг Дэржв та санаж байгаа биз? Хэмээн хэлж байхыг би сонсож байснаа санаж байна. Би 2 удаа тогтмол гүйцэтгэх ажилд оролцсон юм. Нэг нь Дэржв малч нарын 13 хүнийг буутахад оролцсон. Маршал Чавлсон очоод машинаасаа бууж байхыг санаж байна. Хэзээ нүлээ нэг удаа буудагдах гэж байсан нэг хүн Монгол ардын хөвсгөлт нам засаг мандтугай улаамагчин ярагчин Чавлсон сөнтгөө гэж хашгирч байсан ба энэ хүнийг буудах гэж байсан маахур дамба нөгөө хүний толгой руу чулуугаар цохиж харагдсан юм. Халуун итгэл цөхөрсөн, хатан зүрх ширхэрсэн, хар дарсан жилүүдийг хамаг монголчууд бүү мартах том. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.